Миний гарч яг одоо 3 өнгийн хацар өнгөлөгч ирсэн байна. Энэ хэдүүлээ задлаад тестэрч үзье. Ийм 3 өнг байна. Тавлгааны хувьд томлог шилдэг надад бүр айгүй цэвэрхэн санагдчихэв. Гацар дээр гацар өнгөлөгч юм байна. Ярилцлагатай G03-ыг нэлээд ягаан өнгөөр гацар өнгөлөгчөд тавьж үзүүлээ. Гэсэн үед бидний гацар өнгөлөгчний туслах хэрэгтэй багсыг ашигладаг. Нэг төгсгөлтэй юм тийм. Хамгийн үзүүрээс чихний үзүүлж эхэлтэйгээр. Гэхдээ хамгийн гол нь энэ дээр анхаарах хэрэгтэй зүйл маань нүдний теннис явуусаа доош нь уусаа алгацсан байна. Нэг өнгө нь бүр ямар гоё өнгөтэй юм бэ? Би ч өнгөөр нь бүгд арганы харалтаа нүднэрээ толгойд бас нүднийхэн төгсөлт тавьдаг. Гэтэ та бүхэн анхаарахтаа хамгийн төгсгөлөөс гацар өнгөлөгч маань ихтергүй. Тийм бол нүд маань илүү сонж харагдах асуулталтай. Тэр бас харцах гоё зүйл. Гэхдээ надад энэ өнгө нь бүр илүү зөгч байна. G04 буюу юм пич өнгө. Ялгын нарчны юм ягаан өнгө өгдөж харагдсан юм. Пич өнгө нүрэлөө жижиг хавтуулж өгч байгаа. Хамгийн зөвлөө өнгөрний дагуу гэхдээ хамартай бүр цайвар эрстэй хотуудад бүрэн гоё том надад ингэж гоё гэж тааж байгаа. Нам болохоор ингэ нэг юм ихдүүтэй төрхийг үсгэж өгч чаддаг. Энэ өнгө бүр ингээл нүүр болдог тэр чигээр гоё зөөлөн ялтан хум болгож өгч. Харахад ингээд амар бүдэггүй өнгөрний төрхийг үзэн гоё натурал харагдаж өгч байна. Ийм 3 өнгийн хацар өнгөлөгчийг би тестэлж үзлээ. Надад ямар гаралтай байд юм бэ? Харин дээр ямар өнгөөр сууж өгд юм гэдгийг нь харуулсан учраас бас таалагдсан гэж найдаж байна. Та бүхэн маань тестэрч үзээд давалтаа гэр. Баярлалаа.